Машины тус. Юу? Таны дийлгэн дүү? Яасан? Та машина тусуулсан юм. Энэ арих чинь тийм юм байд юм бэ. Хужаагаас орж исэн спейс чинь тийм байд юм. Сайн бацгаана уу? Аль нэгийг сонгооч та хоёр? Аль нэгийг сонгох уу? Та? За. Баярлаа. Зүгээр. За. Пивийг сонгочлоо. Жохон одоо нийгмийн эмзэг хургийнхаа энэ асуудаас л ер нь бол асуух юм байна да. Ер нь бол ямар ч одоо энгийн хүнээс бол асуугаад шууд л усаа сонгоно л доо сонгож байна л да. Тэрийг нь бас үзчихлээ. Хөлөртлөл алхаж байна да. Хүмүүс олдохгүй байна яг үнэ хэлгээд. Царайч гарахгүй мó зүгээр л энэний л сонголт байгаа. Нэг сайхан хүүтэн пив байна ус байна алийг сонгох уу? Пив нөө? За. Баярлаа. Сайн та. Аль нэгийг сонгооч та? Энэ. За. Яас гоё зүгээр баярлаа. За олон хүн байгаа болохоор бас асууж чадсангүй. Энэ хоёрын аль нэгийг сонгооч? Би энийг сонгоё сэрүүнд. За Сапрогоос гараад явсаар хагаад даргуун дээр ирчлээ. Урагшаа хоошоо ингэж алхасаар л нилээ ядарч байна. Гэгээтэй ихэлсэн тэгэл тасралтгүй алхалаа тэгээ. Одоо бол нилээ харахгүй болчихлоо шүү. За өнөөдөр ингээд хоёр дахь өдөр нь өчтөр бол яг одоо хаалтж уулзах гэсэн хүнтэйгээ уулзч чадаагүй. Тэгээ хүмүүс юу н пив сонгоод тэгээд өнгөрсөн. Өнөөдөр хоёр дахь өдөр нь. За. Битгий болох байвал харцгаая. За ингээ миний гарт нэг пив байна, нэг ус байна. Сайн байна уу? Надад нэг пив, нэг ус байгаа байхгүй юу? Та алийг нь авах уу? Пив уу. За, болно бол. За, баярлаа. Пивийг сонгочлоо. Өчтөр дулаахан өдөр байсан чи өнөөдөр бүр амар сэлгтэй. Сайн байна. Надад ус байна, пив байна. Та аль нэгийг сонгооч? За. За, пиавар гэсэн үү те? За. Сайн байна. Би энд байна уу? Надад нэг пиа байна, нэг ус байна. Та аль нэгийг сонгооч? Аль нэгийг сонгох юм? За. Окей, баярлаа. Ердөөсөө пив сонгоод болтгоо. Сайн байна. Дүүд нэг юм хоёр сонголт байгаамаа. Нэг пив байна, нэг ус байна. Та аль нэгийг сонгож болно? Аль? За, окей. Усыг сонгох хүн гарч ирнэ гэж нэр үнэхээр найдаж байна. Арайчтай. Бас энэ олон хүн дотор нэг гэрэл гэгээтэй хүн байгаа байлгүй дээ л гэж надад хавчаа. Сайн байна. Дүүд нэг юм хоёр сонголт байна. Нэг ус байна. Тэгээд одоо амьдрал илэрхийлэгч ус байна. За тэгээд пив байна. Та аль нэгийг сонгож чаах. Пив.
За. За ярьлаа. Яа бүр ингэж амар дотор сони болоод байна. Зөндөө олон хүмүүсээс асуулаа тэгээд яагаад бүгд ингэж пивийг сонгоод байна да. Тэгээд ганцхан хүн л болно яг усын сонгочвол. За ингэж шүн болтол алхлаа тэгээд олдсонгүй. 3 дахь өдрөө явж байна. Сайн байна уу? За дүүд нэг юм 2 сонголт байгаамаа. Нэг ус байна, пив байна. Та алийг сонгох байх. Тэгээд одоо ус бол одоо амин чанд мөн нэртэн. За пив нэ. За тэг. Баярлалаа. Зүгээр. За. Баярлалаа шүү байх энэ. Зүгээр. Заах. За миний дүүгийн ажил гоё үйлстэй явнаа гэж харамсалтай бас л пив сонгочлоо. Өчтөр 2 хөлийн ууланд цэвэр үсэрсэн байсан. Нөгөөдөө хагалцсан чинь жоохон хөл өвчтэй л байна. Сайн байна уу? Би нэг юм 2 зүйл барьж яваамаа. Та ус уух уу, пив уух уу? Пив яа. За. Окей. Сайн байна уу? Би нэг юм 2 зүйл барьж яваамаа. Нэг ус байгаа, тэгээ нэг пив байгаа. Аль нэгийг сонгож олно. Нэг нь сонгох юм. За. Баярлаа. Сайн байна уу? За сайн байна. Би нэг юм гартаа 2 юм барьсан бай. Нэг нь пив, нэг нь ус байгаа. Та алийг нь сонгох уу? Та хоёр. Усын сонгоё. Усын сонгоё. Усын уу? Тий. За вау. За яа. Ус гэж байна. Пив яагаад сонгосонгүй? Гоо би ууд. Юусэн юу? Юу ч. За. За наад ус чинь их юм учиртай ус байгаамаа. За. Би энэ усыг ингээд хүмүүст сонгуулах гээд. Би одоо 3 хоног алхаж байгаа юм. За. Тэгээ 3 хоног алхаад энэ дээр нь би ингээд 100 сая төгрөг бичсэн байхгүй юу? За. Тэг хүмүүс дандаа нөгөө нэг пивийг сонгоод исэн байхгүй юу? Тэгээд хоёр маань усыг сонгочлоо. Би бүр айгүй баярлж байна. Би 3 хоног хөлийнхөө ууланд цэвэр үсэрт алхсан яг үнийг хэлгээд. Би өөрөө баг үйлчих гээд. Ямар гоё юм бэ нэрэ. Би ярих удахгүй юу? За. Ах нүд жоохон муу юу? Би 361-ийн гараа. Тэр манай нөхөр. За. Шата Вашингтон тэгээд. Усыг авчлаа. За би танд ингээд Уудгүй хүн чинь одоо яа. А? Уудгүй хүн чинь яа. Та ах бол гэхдээ ус бив хоёрыг хараагүй юу тийш? Би ажиглаагүй. За. Гарын баримтаар ажигласан. Би сая Та ах бүр 100% хараа муу юм уу? Бүр байхгүй би. Оо, тийм үү. Халамжид байдیں۔ Тэгээ халамжид байдаг Тэр мөртлөнгөө. өглөө болохоор орж исэн юм. Халамжид байдаг мөртлөнгөө зүгээр сууж болохгүй энэ зүгээр суухаар хамгийн энэ өвдөдөх юм. Энийг үүрээд нэг жоохон юм үүрээд явж ивэл. А би бүр гайхсан ундан нэг ингээд 2 хүн байсан би аим гайхсан. Одоо тэгээд хоёр хаашаа явах гэж байгаа? Одоо 361 байт юм уу? 361 гэдэг чинь 60 гарам бүр хойшоо одоо нөгөө нэг хотоос гардаг уу? Хуучаа нөгөө хуучин 22-ын давчааны таатаа. тийш хэд. Тийш явах юм уу? Би одоо тэрлээ яв. Тэг яаж явах юм хоёр? Унаатай. Машин хатас явдаг. Тэг өглөө болгоо орж иж юм. Ундаанаас ямар ч Хаанаас сав цуглуулаад энэ одоо нөгөө дахиур буюу одоо 2 дахь түүхийд авдаг газар байна шүү дээ. тий. Тэгээд та нөгөө өглөө болгоо орж иж энд ундаанаас Хаасаагүй л явна шүү дээ. орж иж төвдөг нөгөө ямар ч гэсэн хүнээс гойхгүй юм да. Тэгээд болж. Хаасаагүй л явна. Тэгээд их ч одоо та нас өдөр хэдтэй вэ? Би юу штэ дүү их чинь нөхрөөс дүү хамаагүй. Тэгээ хоёр хүүхэдтэй юм уу тий тий? хоёр хүүхдээ хүн охин хоёртай. Хоёр хүүхэд нь одоогоор сургууль цэцэрлэгт явдаг юм уу? Одоо аваа болсон. За. Нэг баган сургууль явдیں۔ Тэгээ том нь одоо энд.
За Баярлалаа. би тооёртой нэг гэрлүүч ингээд хамт яваад ингээд яриа хийгээд ингэж болох уу гэж. Яана. Тэгээд энэ нөгөө манайх нөгөө нэг юм юу байхгүй юу? Дүүн бол яг хуу би бол хүн тусалдаг юм контент хийдэг хүн байхгүй юу? Тэгтээ ингээд яг хуу тооёрын цагийг ингээд яаж хахаар Бид хоёр хүргэж өгөөд За. хүргэж өгөнгөө юм яриад явчих болох уу гэж байна. Яана. Тэгж болох уу? Тэгж машин Ха? Би яг хуу одоо бол найзтайгаа явж байна. Тэгтээ өөрийнхөө машиныг авсан ч болно эсвэл найзтайгаа явсан ч болно. Юу ч гэсэн би найзаагаа очиод асуугаад тахыг. За. За тэгээ за хамт явъя. За тэгвэл явъя. Яана. Гэхдээ энэ одоо юмнуудаа яана. Ямар амттай? Орчт юм уу? Энд юм орхиж болохгүй зү. Үгүй ээ. Хоёр чи энэ чинээс 5 шараас суучдаг юм уу? Автобус нь? Тий. Суудчих юм очоод яхав. 61 гарах гэж байна. Хаашаа 60. Юу хэлтэж яач. Юу хоо? Юу юу. Тэгвэл миний шин харан сандал дэрх юм байна. За манай найз хамт яваад гинэ. За. Энэ юмнуудаа яана. За яг зүгээр энэ ард нь хийч. Би артынхаа юмнуудыг гів яагаад. Энд ууд ивчхэн байгаа яах вэ? Тойлог нь хурдаг байдаг. Зүгээр. Тэгээд хоёр чи өглөө тэндээсээ гараад энд ирээд сав суулгаа цуглуулчаад тэгээд саяны дахиур авдаг газар өгчөөд тэгээд буцаад харьдаг болсоо тийм ээ шүү дээ. Тийм үү? За. Төрөлхийн юу эсвэл алдмал ингээд яасан бэртлэгийн плех үү? Үгүй зүгээр кортод юм байна. Корд одоо Тий. хитэн настаа да. Нөгөө Өөр үдгийтэй үлдээтэй багтаа. байна. Гэрт нөгөө хиншүү хийж байгаа. Хиншүү хийж байгаа да. Кортны мэдхгүй хиншүү хийгээ. Хиншүү гэдэг нь одоо юу юм? Боо. Аа. Туучгаал ирэхээр пепа үнээр танарн дийлдэхгүй ингээл уурлаа. Одоо тэгээ аргачгүйдээ тэгээд одоо хүн ч нөгөө таа чин насанд хүрчихсэн хүн те. Тэгэхээр чин бас нөгөө нэг хүний амьдрал байдаг л бахал та тэгээд. Нэг нөхөр уурлаа. Тэгсэн чинь дүүдээ авахч биш шүү дээ. Газрыг нь үү? Тэр Бацхан гэдэг хүн үү? Тийм. Тэгээ шилжүүл гэж бөөнлээ болоод өстэй. Бөөнлээ болсон шүү. Таны нэр дээрх газрыг чинь дүүдээ авч өгөөд. Дүүдээ авч өгөө тэр миний бичиг баримт тэр тамга тэмдэг яаж олсон юм? Хөөе. Игч хэдэн настай вэ та? Насаа мэдгүй. Насаа мэдгүй. Бичиг үсгэнд муу шүү дээ. Миний 3 хоногийн одоо те энэ их одоо те алхалтын юм одоо те эцэслэж зогсоож өгсөн. Хоёрт бол үнэхээр баярлж байна. Гэхдээ би сайн гайхаж байгаа. Би одоо ингээд бас нэг юм санал байгаа. За. Энэ ямар ба нэгэн газрын улсууд ундааныхаа савыг гоё ангилждаг болоосай гэж уриалмаар байна энийг. Тэ. Тэгэхгүй хүмүүсүүд нь өрөөсөө тэгэл хогтойгоо хамт л хийчих юм. Тэгээд хогтойгоо хамт хийчихин тэгээд Тэр хогтойгоо хамт хийснээс болоод нөгөөтхний чинь үнэр танар тийм ээ. тийм. Тэгэл ялгаж одоо салгахаас ахуулаад асуудалтай тийм байгаад байна. Тэгээ тус нь ялгаа тавьжид бид нэр амар ахгүй. Тийм шүү дээ тийм ээ. Ялт дээр би гол байсан юм аа. Тэр юу гэдэг. За. Та ялтын талбай дээр хайрцаг мэрцэд бариад зогсдог байсан уу? Суудаг гэсэн наац. Би харин ер нь нэг харсан жоохон тийм Одоо байгаад байна. одоо нэг одоо наач одоо нөгөө авгаа авсан болохоор би суухаа болчиход байна одоо. Зөө. авгаа хөвгтэй болсон тэгээд чи ер нь ч тэр тийм ажил ер нь онцгүй тэгээд. Нэг супермаркет байгаа энэ замд те. Энэ замаараа энэ дэлгүүр ороод төгтөх үү? Йоо. За. Тэгээд одоо хоёр хүүхэд нь гэртээ байгаа юм уу те? Хүн харж байгаа. Манад байхгүй. Эмээ дээр байгаа. Эмээ дээр байт юм уу? За. Йоо ямар өндөр юм бэ чи? Яна. Энэ дэлгүүрд орж үзчихсэн үү? Үгүй. Одоо анхудаа. Өнөөдөр тэгвэл орё та. За, ихс хүнсний одоо юу хэрэгтэй байна? Танд одоо та одоо айл гэрийн эзэгтэй юм байна. Яна. Занаа замбор. Намана Би мэдгүй. наад хүн чи юм сонгож мэдхгүй юм. Юу авах гэдэг юм бэ хэлэхэд их юм. Гүби сая тавиг байсан уу гэж ажиглаж яваа. Хамгийн үүдээс Чи бэж асуулаа. Нэг хямаа. Санаа замбор үлээч. ямар хям ах вэ? Яна. Зүгээр. Нарийнхан байсан. Нарийнхан тусамдаа зүгээр. Санаа замбор яна. Арай жоохон нөгөө нийтэд
гэдэг нэг юм бодис байгаа гэдэг. Тэр нь арай багна гэж бодоод энийг авчдаг уу? За. Болж байна уу? Тэг. Энийг авах уу? Болно. За. Тамхиныхаа мөнгөийг ягаа гаргачих уу? Яа нэг нэ. Тамхиныхаа мөнгөийг ягаа гаргачих. Санаад амар ёо. Тий. Чи бичлэг хийсэн дугаа гарч өвчтэй юм. Хүний гаж байдалд ороод. Жимс идэхгүй. Яг Хүмүүс л хизээ ер нь жимс идсэн бэ гэж. ер нь яавдаг маавдаг би ер нь идэдэггүй юм. Гэтэ ер нь жимс хамгийн сүүлд хизээ идсэн байта. Яа нэг өвлөл нэг манай нэг эрэгтэй дүүл ачиж өгсөн. Тэрнээс хойш. За тэгвэл нэг юм гайдал авч идэхгүй. Яа. За. Тавадно яахсан. Өмнө хойхог ажил авч. За. Хоёр хүүхэд нь ер нь бол хизээ ирэх юм. Ер нь Ирэхгүй шүү дээ. том нь бол ирдгүү маа баг нь яг хуу зуны амралтаараа имээтэйгээ ирж байдیں۔ Тэгвэл би бодоод байна л да. Энэ бэлгнээс та хоёр дамжуулаад өгчөөрэй. За. Намайг ингээ өгөөсөн шүү гэдээ яриад хэлээд тэгхүү. Тэгж болох уу? Болно. Хоёр хүүхэд нь ингээд бэлгийг нь авчээ. За. Тэгээд та хоёр за ийм нэг хүн тааралдаад ингээд хоёрт бэлэг өгүүлсэн шүү гэдэг. За. За тэгвэл одоо би яваа. За баярлаа. Тэгээ миний бас бодсон бодол зөв байж баталж харуулж чадлаа. Тэр дундаа бүр ингээд үнэхээр та хоёр одоо яг энэ хоёр дахь түүхийд авдаг хүмүүстэй хамт ингээд нэг тогоонд нь буцаж байгаа усууд гэхэд тэр усуудыгаа бас хамаагүй илүү гадарлаж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь угаасаа та хоёртой таарж байгаа нь бол бүгд арх ууж исэн юм байна тийм ба? Бүгдөө л арх уун. Хэдэн төгрөг олно нөгөөдүүд нэг хэдийн юм аваачаал хунданыхаа савыг өгдөг ч юм уу, лаазаа өгдөг ч юм уу, төмрөө өгдөг ч юм уу. Тэгчээл тэр өөрийнх нь яг тэр юм өгж байгаа газар нь болохоор тэр бас одоо нууцгүй хэлэхэд нарка гэдэг юм зардаг газар байдаггүй. Одоо хортой арх зардаг газар байдаг байхгүй юу? Одоо хүний шилдийг архины шил шохгүй цуглуулсан арх зарж яадаг газар байдаг байхгүй юу? Тэгэхэд улсууд ирээд тэгж байгаа байхгүй юу? Нэг хүн ирээд надад тэгж. Нэг 100 г ууччих гэж. Тэгэхэд би гүү гэж байгаа. Үгүй наадах ч уухгүй. Хоёрын одоо тий яриа таалагдах юм бол тэдгээр улсууд одоо лайк дараад тий шеэр хийх юм бол бүр Монгол орн даяар ингээд тий бүгдээрээ үзэх боломжтой. За ингээд монголчууд бид нар бүгдээрээ ингээд үзлээ гэж бодох юм бол хоёрт маань бас тусдын болчих хүмүүс тий ажил төрөлд авчээ. Ингээд өөрчлөлт ингээд гаргая гэсэн хүмүүс бас байж магадгүй. Нөгөө нэг 100 мянган төгрөг би танд өгсөн. Та 100 мянган төгрөг авсан тийм ээ? За. Ингээд энэ 100 мянган төгрөг бол ерөнхийдөө танд ингээд өөрийнхөө хэрэглээндээ зориулаарай гэдэг ингээд өгчөж байгаа. Таны нөгөө нэг сонгосон сонголт чинь 100 мянган төгрөгийн угаасаа ялагч байсан юм. Ингээд манай энэ 3 хоногийн контент таарлцсан бүх хүмүүс авч чадаагүй зүйлийг ганцхан та сонгож авсан шүү. За. Тэгээд сая энэ супермаркет ороод авч байгаа энэ зүйл бол манай Facebook-ийн одоо тий хуудсыг дэмждэг тэр 76 мянган хүний сэтгэл шингэсэн зүйл явж байгаа юм шүү. Тэгээ энийг хэлэхэд одоо гоё. Тэгээд бид бүхэн нөгөө нэг яг төлөөлөл нь болоод би явж байна. Энэ 76 мянган хүн маань намайг дэмждэг биднийг дэмждэг тий бидний хийсэн контентыг үздэг болохоор дүүн ийм контент хийгээд та хоёрыг баярлуулж байгаа гэсэн. Тэгэхээр энэ 76 мянган хүний ерөөсөө 100% дэмжлэг шүү. За. Партизан танд руугаа давд юм уу? Үгүй давахгүй наах. Бид хоёр ингээд нөгөө наадмаар гардаг байхгүй юу? Гойлго гойдаг. Заримдаа гойлго гойно. Баяраар цүм хийн шүү. Тэгэл наадчиста мөнгөийг сайн мэднэ шүү дээ. Яасан гэнэ гэж. Наадмаар наадчи цүм хийдэг байхгүй юу? Гойлго гойдаг. Анаа юм дөрөв хайлаач гэж. Тэгээ наад чинь хүмүүсэнд өгдөг байхгүй юу хөөрхий. Тэгэл бид хоёр цуг гарна. Тэгээ хүмүүсүүд нь заримдаа цаанцсан толгоо молгоо
Хөөшөр мөшөр авч. Хашааныхаа хаалга онгоолгоод дотор нь орох уу, гадаа зогсох уу? Орчихвол яах юм бэ? Өхөө. Хүн амтан баса. Хүн амтны нүд хөжирлээ. Яана сэтгүүл. За өндөр шүү буухтаа бодоод ч таа буугаа. Яга хаалгаа онгол. За заахгүй байна харин тэрнээ наач хүн тарина. Би түрэн бүр барай авсан амар хүн болсон. За ишиг орж танилцгаая да. Тань руу орно. За энэ тавьчихоо. Тэгээд за ишин сууна. Хоёр одоо марката дэвсгээд л байж байгаа маа. Энийг хуудах хүн нь байхгүй тэгээд энэ өрөөнийг гоочихгүй болонгууд нь бас нэг таазалчих наатаа бас нэг 2 жилийн өмнө нэг яг нэг тусламжаар нэг тусламж ээж нэг тусламжаар л нэг телевизтэй холбогдоод нэг ийм жоохон юм ачаарсан тэгээд эднүсийг яндалж чадахгүй тэгээд Харалцсан. За. Тэгээ бүгдээрээ л нөгөө пивэл авчлаа. За. энэ саяны орж байгаа тампар биш үү? За. Энийг яндалч хүн олдоосай л гэж би бодлоо. Энэ тамбрыг нь янзлахад юу гэдлээ? Дээврээс нь ус гараад байгаа гэлөө. Тэрээс нь одоо ус хоожод байгаа шүү дээ. Тэгэхээр 3 сая төгрөгөөр хүн янзлаад өгье гэдэг юм уу? 3 сая гэдэг байгаа юм. Тэгээд хоёр ч одоо өдөрт 4,000 төгрөгийн орлоготой тийм үү? Нөгөө сав суулгаад тушаагаад 4,000 төгрөг чинь сард 120,000 төгрөг. Нөгөө хоол ундны юм бол нөгөө нэг юу вэ? Толон өгчдөг юм байна тий. Толон чинь тэгээд яадаг хідэн төгрөгийн толон өгдөг. Одоо нэг 2 том хүн нэг 2 хүүхдээр л авдیں۔ Тэр толонд нь юу ирдэг яах? Нэг гурил мөрөл одоо нэг гурил үнэтэй болсон одоо нэг ганц 2 шуудаа гурил мөнгө нэмжээж тэр мөнгөн дээрээ бас мөнгө нэмжээж нэг 2 шуудаа гурил. Хідэн төгрөг толон гэдэг нэг хүний хідэн төгрөг гэдэг юм. Үнэтэй 10 юм уу? Би одоо бас сайн мэддэггүй. 10 юм уу хийдий. 10 юм шиг л. Нэг хүний юу? Нэг хүний 10. Хүүхдийнх нь хэдий? Хүүхэд нь 5 юм аа. Тэгээд хоёр чинь 30,000 төгрөг юм уу? Тэгээд яг нэг ундааны самаа энэ жоохон юм суглуулаад ингээл байж дээ. Энийг ирж авдаг улсууд нь болохоор бас тэгтээ өөрийн хэлгүй бол бас хэлмэлэн дээрээ жоохон асуудалтай ажилдаг тиймэрхүү юм байдгийг. Тэгээ би одоо бодож байгаа юм болохоор энэ дээр ингэж цуглуулж байгаа юм чинь өөрөө нэг яйдаа нэг өөрөө нэг хилтэй болчих юмсан гэж бодоод байгаа юм. Хилээ? Тий. Нөгөө килограмлдаг ав? Тий. Өөрөө нэг хилтэй болчих юмсан да. Тэгвэл бас нэг арай хүнд бас нэг хүний хилэн дээр ноото хилэн дээр тавьж яхаар өөрийнхөө цэвэр хилэн дээр тавиа хиллүүлж явуул зүгээр юм уу гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо тэгвэл манай контентыг үзэж байгаа хүмүүс илүү дутуу хил байвал танд өгч болох юм байна те? Тий. Одоо нэг авгаа хүүхдтэй болоод миний хүү авгаатай болоод илүү амьдрах хэрэгтэй. Яах? Чи энийг уулаа гэж чамд юу ч өөрчлөгдөхгүй гэж миний ээж хэлээд тэгээ би нэг өдөр илэг өвдөөл босч чадхаа байгаа л. Тэгэл имлэгт очиж үзүүлээл. Тэгсэн чинь таны илэг устсан байна. Та наатаа болохгүй л бол илэг чинь болохгүй юм байна. Тэгээ би хагалгаанд орсон. Харин сайн эмчнэрийн буйнд миний надтай төстэй донор байж таарад тэр донор илгээ өгч надад тэгээ би боссон. Тийм үү? За та чи илгээ солиулсан юм уу? Тэгээ солиулаад тэгээ боссон. Сэтгэлээ. Ястаа нэг баярламаар эмч байсан юм а тэр одоо тэтгүүртэй гарсан тэр аяг бол. Тэгээд илэг солиулахгүй бол ер нь бол хорвоо дээр мөр гаргах харг болцсон байсан юм уу? Илэг бүр арх угаад тэгээд бүр байхгүй болцсон уу? Тэгсэн чинь 100% тос байсан шүү дээ. Ямар тос? Машины тос. Юу? Таны
нийлгэн дүү. Яасан? Та машина тосуулсан юм. Энэ ариг чинь тийм юм байд юм бэ. Хужаагаас орж исэн спейс чинь тийм байд юм. Юу одоо тэр илгээ чинь нөө солиход муу илэг чинь дотроо машины ажилласан тус шиг юм байсан юм. Нөө тос шиг юм байна гэж тэр эмчдэгсэ. Хав Хаваар байсан. Маасал байна гэж. маасал байна. Ямар хүн үнэ ханштай ариг хаанаас авч угаад байсан бэ? Яг хөтө дэлгүүрээс авч угаал нэг мянган зангын тийм юм байсан. Тэгээд ирнэ босгоо болоод тэгээд гараад одоо л өстө хүндрийн авч чаддгүй шүү дээ. Тэгээд одоо ямар нэртэй хүний донор илэг суулгачлаа гэсэн тийм мэдээллийн та тухайд хэлжсэн ар гэрийнх нь ийм усуд байсан шүүгээд одоо тэр хүн чинь тэгээд донор гэхээр одоо нас орсон гэсэн үг үү? Үгүй юу эсвэл тал илэг мэлгээ өгсөн үү? Талыгаа л ерөөс тэгээд одоо тэр хүн чинь амьд зэрэг юм уу? Тийм байдин гэсэн. Тэр хүнийг бол нууцлцсан гэдэг байгаа байхгүй юу? Би эмэгтэй дүүгээл ирсэн болов гэж би бодсон. Алга болсон дүүн бас нөгөө надад айгу сайн. Тэгээ манай төвд нөгөө манай энэ ахтайгаа ирж хоолнд ордог гэсэн. Тэгээд тийм танилцчихсэн нөгөө анх. тий. Тэгээд Яг л одоо монгол хүн ямар ёс заншлаар их нэрээ гууж авдггүй яг л тэгж гууж авсан юм шүү дээ. тий хадаг мадаг. Тэгэл тавгийн эдийн дээр тэгэл гоё. Тэгэл та нэгэсэндээ нөгөө хүндтэй биерэл гэсэн утгатай л байхгүй. тий шүү дээ. Тий. Тэгэл би дуулдаг. Тэгэл би төвдөө нөгөө энэ нөхртөө суугаад дууны авраг болсон. Тийм үү. Тий. Тэгээд нөгөө энэ хүүхдүүд нөгөө баяр маяраар ингээд хог мог тавина. Нөгөө би санаагаар хог зэрлэн сайн дүрийн сайн үс нөгөө медаль авсан. Өөрийнхөө санаачлахаар хог цэвэрлээд. За тэгээд би мэдхгүй ингээд цэвэрлээл гэж хүүхдүүд жоохон хүүхдүүд нэг чаашаа нэг хөгжим зөөгөл гаргаадсэн би мэдхгүй. Тэгэл яасан би мэдхгүй. Тэгэл чинь таны гоё хувцас өмсөө байж гинэ гэл. Тэгсэн чинь байгалийн инх чаргал. Тэгэл нөхөртэй амар үнэтэй. Манай нөхөр наваа өдөд өөр хүнтэй манай хүнтэй арх бодог хүнтэй суусан бол тий. Өдөд манай хүнийг хаяа авсан байгаа. Тийм үү. Би яг өдөд зэрэгтэй хөтлөө явж байгаа нь маш их барахал гэж боддог өөрийгөө. Маш их том ухаан, том бэлэг гэж боддог. Өдөд зэрэгт тийм үү. Яа тэгвэл би нөхрөөр амар бахардаг. Яа өрөөс нөхрийгөө бүрс доош нь хийдэг. Үнэхээр дээш нь тийм үү. Яа тэг би эдэд би ямар эрүүл хүнтэй суусан биш тийм ээ. Энд сохор хүнтэй суусан. Манай хүн бол амар ухаантай. Мундаг. Тий, ухаантай. Толгой ажиллагаатай. Айгүй мундаг. Яагаад гэвэл те чадахгүй байж чи энийг хийчих юмсан. Тэрийг хийчих юмсан гэл тэгдэг. Яа өөрөө чадахгүй байж тийм ээ. Тэгэл ингээл би ингээл хийгээд байна. Тэгсэн мэт надад туслах гал хөрхий. Янз бүр одоо автобус огцом хөдөө. Тий одоо би одоо ингээд зөв зүгээр ингээд одоо ганцаар ингээд явж байхдаа зөв зүгээр ундгүй байсан чи одоо ундаг хүчтэй болоод байна одоо. Яагаад тийм болцсон юм бэ? Дээд сууч юм тийм ээ. Тий. Би одоо ингэж бодоод байгаа шүү дээ. Одоо хүн амьтан ингээд тань уулзуулдаг ямар нэвтрүүлэг лээ. Тэр 50 нэвтрүүлэг хандаад одоо захиа махаа одоо хүний амьтаар бичүүлээд одоо ихчтэйгээ уулзсан муу л гэж бодоод тий одоо уулзал одоо хуулийн тал уулзмаар байна. Та маш зөв бодож байна. Яагаад гэвэл үе одоо миний бие өгдөд байна одоо. Яагаад байгаа мэдэхгүй одоо хүн нойрдод байгаа мó мэдэхгүй одоо үе байж байгаа л одоо татаж унаал одоо зүг зүгээр яжаад унаад шүү дээ. Яагаад гэж. Тэгэхээр ачаалаад ирэхгүй зүрх өвдөөд байна одоо. Их чигээд та бол өөрөө хайж олох нь олсон нь илүү. Би бол газар мэдэхгүй сайн. Бас сайн мэд. Тий төөр одоо гिचсэн одоо хүнтэй хамтлан явахгүй болоод гिचсэн. Маш гिचсэн одоо яад юм байгаа гэж бодоо. Хамгийн гол нь одоо ихчийнхаа утасны дугаарыг болчихвол болчих гээд. Яа. Та ингээд ихчтэйгээ ингээд
хэрвээ уулзчих. Тэгээ наадахаар чи ингээд яриа ингээд манай их чи наадахаар чи үзээд одоо мэдээж одоо юм байна л да. Аим хадан мэдэн штэ. Тэгээд ам цангаал одоо хоёлаа хаана сандаа авч явна гэж ярьжсэн. Яа нэг ярьсан юм уу? Би тэр орнд ярьжсэн байхгүй. Тэгээд яриад ярьжсэн чи сайн мэнэ гэж өрөөд иргэн гайхгүй юу. Гарн дээр хоёр юм дэвсэн. Тэгээ би гайхгүй. Тэгээ би зүрх аим нэг зурагдал явчихт юм байл та хүнд гинт нэг юм харахаараа одоо яана одоо манай их чи дагуулад ирсэн юм болов гэж бодлоо. Хоёр хүн үрээд тэгээд сайн байна уу гэхээр тэгэл би чи осын сонголоо тэгэл эхнэрийг анх бид хоёр нэг суухдаа нааг нэг анх нөгөө ингээд тэмтэрсэн. Яаж гоё маяг мэддгийг өөрөө шууд мэдээ ингээд тэмцэрэл би чинь урт өстэйсэн. Одоо ч байгаа л да. Тэгэл надад ингээд тэмцрээд байсан. Тэгэл энэ яг манай ихнэр болох юм байна гэх. Өөрөө дотроо тэгж. Тий. За яг 5-6 жил болж байна да. Тэгээ одоо манай чиг байгддаг. Тэгээ одоо энэ нөхөртөөгөө танилцаад одоо яг вэ хоёр ид цаас онохгүй болж байна. Тэгээд хүнээс ямар ч гэсэн гоохгүй л амьдарч байна. Тэгээд манай хүн чинь мундаг би нөхрөөгөө яг амар магтдсан шүү дээ. Тэгээ манай хүн амар мундаг. Яагаад гэвэл би сохор үнтэй суусан болохоор манай хүн чинь айгүй мундаг. Би чи юу шүү дээ. Жоохносоо би асамжийн төвд. Анхаас асамжийн төвд байсан юм тий. Очсон шүү дээ. Нөгөө асамжийн төвд ихчтэйгээ байсан юм. Үгүй. Намайг ачиж өгсөн манай нөхөр нь зодоод. Таныг уу? Тий. Тэгээд асамжийн төвд ачиж өгөө. Тэгээд яасан. Асамжийн төвд ачиж өгөөд. Тэгээд асамжийн төвд надад цагтаа ачиж өгсөн. Тэгээд гэглээ нэг хүн үргэж авахсан чинь гар маар амар зодуулаад уу? Тий, нийл амар хөр нөгөө юу залгуун болоор зөгцсөн. Таны залгуун нэмэр чинь нөхөр юм уу? Тий. Төрсөн их ч юм уу тий? Танаас хэд их ч юм байсан? Манай их ч хамаагүй их ч надаас. Хэд их ч юм? Одоо мэдгэстэй. Одоо тэгээд ихч та бол ихчигээ ер нь олчих санаа байна уу? Одоо зүгээр ерөнхийдөө энэ контентыг үзвэл надтай холбоо өрөөрэй тий гэж л нэж байна уу? Тий. Уулзмаар байгаа юм тий ихч. Тий хамаа бол хоёр ихчтэй л уулзмаар байна. Нэг сарч гисэн тий. Хүнсэндээ биш тий. Өөртөөхөө одоо энэ дээвэр дургууныхаа энэ ажилд санаа зовоод тий. Хөрглөлаа тэр зүйлдээ зарцуулаад арай өөр зүйл зориулвал хэрэгтэй юм болов уу? Яг хоёр бол яг нөгөө орж ирсэн орлогууд бүх зүйлс чинь ингээ амьдралдаа таарад байдаг бол яг нэг удаа ч гэсэн би энэ нэг сарын хэрэгцээ өрөхгүй л дээ. Гэхдээ ядаж нэг 10 хоног тий будаа гурилтайгаа ингээд байгаад ингээд хоёрынхоо нуун дээр хачаанаас жоохон хөнгөлчих гэсэн. Тийм ээ. Тийм л бодлоо. За баярлалаа шүү. Та нартай маш их баярлалаа. Тэгэл өөрөө ирэхгүй тэгээд би өөрөө тэгэл яг ойлгочод болчих нэг сайн болчих юм чи хэлэх үг болохгүй болохоо тэгэл яг вэ тэгэл. За тэгээд ах. Эрүүл их сууж байгаарай. За чи гэсэн энэ ажлаа дахиад сайхан өргөжлүүлээд бүр гоё болгоод сайхан өргөжлүүлээд явж байгаарай дандаа. За. За баяртай. Сайн сууж байгаарай. Баярлалаа. За би яваа. За. Өдрийн орлого нэг саваа тушаага нэг 4000 төгрөг олддог юм байна. Тэгээ хоёулаа өөрсдөө нэг автобусаар үнгүй явчихдаг болохоор тэгээ нэг 120,000 төгрөг гэсэн. Тэгээ нэг ахын нэг 188,000 төгрөг. Тэгээд нэг бас нэг хүнсний толгойн нэг 10 том хүний 10 хүүхдийн 5 гэдэг нэг 40,000 төгрөг юм уу. 30,000 төгрөг болоод ингээд нийлээд яг нэг 300-аас 400,000 төгрөгөөр ер нь бол ингээ амьдралаа авч явж байгаа хоёр байна. Тэгээд гэж өртөө сайхан танилцлаа. Тэгээд манай залуучууд бас хүнд тусалж дэмжиж гэсэн
бодолтой илүү дутуу юм байвал энэ хоёрт бас илүүчлэх зүйлүүд байвал бидэнтэй холбогдоод эсвэл бол энэ газар ойрхон байдаг бол ирээд өгөөрэй, ах чирэг тус дэмжиж өгөөрэй. За баярлаа. Хамгийн гол нь энэ арх уудгүй л байх юм бол ер нь хүн амьдрах аргаа бол яаж игээл олддог юм байна л да. Тэгээд ингээ анзаараад ингээ харж байхад бол байшин барьсан байна, өөрийн гэсэн хашаатай хороотой байна. Тэгээ хувц сунроо тавьчихсан, байшингийнхаа одоо үлдэгдэл юмнуудаа хийх гээд бас яатсан байна. Зарим юмнуудаа материалуудаа бас аваад тавьсан байх шүү тий. Хэдийгээр бага орлоготой ч гэсэн тэгээд арх уухгүй болохоор тэрийг ингээд хуримтлуулаад бас тодорхой хэмжээнд юу яаж болтгол юм бэ? Тэгээд тоогтой байна, цахилгаантай байна. Тэгээд бас ингээл амьдарч байгаа ийм хоёр хүнтэй таарлаа. Тэгээд ажгүй сайхан хүмүүс энэ тий. Тэжгүй хамгийн гол нь өөртөөх нь бодлон зөв нэгдүгээр арх уудаггүй тий. Хоёрдугаар гэх юм бол бас хоорондоо гэр бүл болоод ингээд үр хөвгтэй болсон болохоор нөхөр бол анханасаа харааны хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэгээд гуйлга гуйдаг байсан. Одоо бол гуйлгахгүй бах. Ажил бол муухай юмаа бас би чи үр хөвгтэй хүн шүү. Тэгээд гуйлгахгүйхаа болцсон. Тэгээд өөртөөхөө хийж чадах зүйлээрээ ингээд амьдарч байгаа ийм л хоёр ах чиртэй олцлаа. За тэгээд манай бэж утсан одоо дагагч нартай бүгдээрэнд баярлалаа. Энэ бол одоо дагагчдын маань тоо нэмэгдээд дагагчд маань та нар одоо бүгдийн л одоо энэ хүмүүст үзүүлж байгаа тусламж шүү. Тэгээд цаашдаа ингээд бид илүү олон контентууд хийх болно. Тэгээд манай Facebook хуудастай хамт байгаарай. Баярлалаа. Бидэнд фоллоу дараарай, лайк дараарай.